та нар ийм байгаа юм чинь энэ залуучууд чинь яаж та нараас үлгэрч явж энэ сонгуульд оролцох юм бэ? Би ч сонгуулийн дараа л ирэх гэж бодож байгаа. Тэгээд бас болоогүй нэг машин зашин тоолдог машин зашиныг ярина. Гэхдээ тэр худлаа үнэн чим яриад баг. Гэхдээ тийм л юм бол одоо сая нөхөн сонгуул дээр тэр тоолдог машинаар Монгол Ардын намаас оролцсон хүн ялалт байгууллаа шүү дээ. Тэр машин буруу тудлаа тоолоод байгаа юм уу? Тэгтэл Монгол Ардын намын сонгуул дээр болохоор зэрэг тэр машин нь зөв тоолдог, ардчсан намын сонгуул дээр болохоор худлаа тоолдог, бодлын гаргадаг гэж тэгвэл тэр машиныг оруулж ирж тэр сонгуульд оролцуулах ямар хэрэгтэй юм? Би ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Тийм шал утгагүй юм ярих. Машин уу? Тэ? Машин? Миний машинаар явах. Хаашаа Загсанд. Миний машинаар явал. би тоолдог энэ сонгуульд оролцдог машин яриад байна. Би машин амар болгоцсон. Бүр амортизатор маминтаар жиргэв чигээд өндөрөлдсөн заяа. Хөдөө юу ч тулахгүй, илгээрээ юу ч тулахгүй. Кондишн тавиал. Та давгаа авчих. Би аваатгаа. Гэр бүлээр нэг сайхан хоол хүнсийг би даа. Гуйж штэ. За би танаас юу ч гаргуулахгүй. Ингээл хоосон хар хэрүүл шигтэл байх юм да. Ой. Эднэх. Инги. Таардчихсан нам бол би Монгол Ардын нам бол. Яах юм бэ? Загас барихгүй юу? Хэн нодон загас барихаа үзгүй. Тэд орон тэгэл та загсанд явъя л да. Би танд нэг оноо ярьж өгөө. Би танд нэг оноо ярьж өгөө. Манай такси одсон. Ардын намын нэг жолооч байдаг. За. Хамаас ардсан намын нэг жолооч байна. За. Тэр хоёр ч өдөр хэдэн төгрөг хийхүүгээл үзчих шүү дээ. Ардын намынханд ямар ч хүн суудгүй. Суудгүй. Загсан явах. Бас нэг онгоо байна. Нэг нөхөр такси барихгүй юу? Нэг хүүхэн. Нэг годгоос хүүхэн. Такси барингуудаа. Яна хорооллын номон гэдгсэн чи тэгээ жолооч нь 5 ширээ батакс гэж. Загсан явъя л та. Гэхдээ би ер нь ямарваа нэгэн бухсан идэ бэрийг ингээ шахлаар тэр нь үргэлжил цаашаа гараад байдаг юм аа. Тэгээд энэ бүхэн дөнгөж эхэлж байна гэж бодоод байгаа шүү. Өөр нь одоо ч харал та. Энэ дэлхийн ертөнц гэдэг чинь дандаа муу мухаа бүхнэр дүүрч шít. Хүн ер нь эцсийн эцэд ингээд хамаг юм нь задраад ирэхээр эцсийн удаа өөхөхтэй өхөр буугаа тавина гэдэг шиг өмхий самхаага зад тавьдаг юм байна. Үгүй одоо энэ телевиз харал. Дандаа алаан хятад цуснаж. Энэ бүхэн нэг майдрын гэрэн эхлэхээр л гайг болох юм байгаа шүү дээ. Тэгээд дохон чинээ болоход нь чив төр байх юм уу? Байлгүй яах юм бэ? Хоёулаа дахиж төрөөд одоо энэ майдрынхаа дахин төрхийг хараа шүү дээ. За яшгөөс. Энэ дэлхийд ч юм шүү дээ, тий? 50,000 амьдралтай гариг байдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүн дахид төрөхдөө тэр гариг дээрээ дахиад төрөх магадлал ихтэй. Гэхдээ тэгээд одоо урд төрөлдөө ямар байснаа мэдэхгүй юм чи. Гэхдээ тэрийг мэдээд яах вэ? Гэхдээ хүн чинь бас дээд төрлөө мэдэж болно шүү дээ. За. Жишээлбэл энэ нохоо биднээс олон үнээр ялгадаг үстэй. Тэгэхээр хүн бол бас ухаантны дээд бол биш.
Чи одоо янз янзын юм орчуулж унсаар байгаад бүр цоорцсон юм байна л дөө. Энэ тэнгэрүүд гэдэг юм шүү дээ. Хэдэн 100 сая жива жил насалдаг болохоор бидний одоо энэ амьдралын хугацаа гэдэг чинь зүгээр тэдний нэг удаа л ансгаа аниал нэг хугацаа гэж байгаа байхгүй. Одоо тэгэл бодоод үзтээ. Жишээлбэл одоо энэ манай моли юу? Энэ моли ч одоо бидний эзэн шүү дээ. Уг нь бол бид нар өөрсдөө эзэн гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл үгүй. Гэхдээ чи энэ манай мойлид хоол хийж өгдөг тогооч нь үстэй. Манай чимгээ яаж гудамжинд салхилуулаад зарц хийж байгаа үстэй. За. Би гэхэд өглөө уулган дандаа хоол зайжилж аманд нь хийж өгдөг шин. Гэхдээ ингэхлээр нохой гэдэг чинь бидний эзэн тэнгэр юм биш үү? Аа? Эрдэнэх. Нэрээ. Би танаас нэг асууя гэж бодож ирсэн. Эрдүүд Монгол телевизээр хүний аим гэдэг нэг кино гарлаа. Аа тий. Тэр гоё кино шүү. Тэр үнэн бодтой юу? Та ер нь тэгэхэд хэд суусъя? Ахна шүү дээ. Энэ ардчилсан хувьсгал ялаагүй бол шоронгийн хатаас болох байсан шүү. Муу яр юм яриад. Тэгэхдээ үнэн түүх ээ. Үнэн түүх. Ахтан тохиолдсон явдал юм шүү дээ. Гүр озрах их гоё тогсноо. Тэр одоо бодтой дүр. Гүр озрын дүр бол бодтой дүр биш ээ. Харин цэрэндээ байх их бол. Яг бодтой дүр. Гялгнуур алтай гэж байсан. Одоо тэр хүн чинь шоронгоор явж тэгээ шоронгоос гараад их сайхан амьдралтай болсон гэсэн. Одоо хаана явж байгаа юм бөмбөд тэр өөрөө байна уу? Та тэгэл яа надад энийг ярьдгүй. Яах би тэгж ярьж яах вэ? Тэрийг ингээд үзэхээр зэрэг миний биенийг л хачин өргөд идэг. Тань шиг залуунасаа кинонд мөхөл хийсэн. Тийм хүн ховор бах шүү. Ховор. Ой. Би нэг таксиний жолоочийн дүр тоглох гэсэн. Одоо Америкийн кинонууд байна шүү. Такси 1 2 гээд. Би таксиний жолооч болцсон. Механик дэрэгтэй. Хүмүүс гар өргөнгөл. Дрифт хийгээл зогсоод сууцгаа. Хаавхи охтода. Тийшээ. Гал дрифт хийж зогсоод. Түнг нөгөө охтод нь өнгөрж буугаал. Ста. Энэ одоо юу болох вэ? Энэ нэг хачи юм их гарна шүү. Юу ч болохгүй заа юу. Одоо ингэж хаад баахан баримт бичиг дэлгэн. Энэ намын гэсэн гэл. Монголын нам гараад ирж. Тэнгүүд яах юм? Тэр бичиг иргэн шүүх шийтгэсээрөө л сонгуул дууслаа. Тэгээд хөрхийн нэг хэдэн сэтгүүлчид буруутан болно. Тэнгүүд нөгөө нэг хэсэг сэтгүүлчид нь босно. Ордны гадаа бөөн сэтгүүлчдийн жигсаал. Тэгэл орой боллоо би ордны гадаа такситайгаа зогсоод сэтгүүлчдийг тарангуй суулгаад бөө мөнгө. Хөөе. Юу ч болохгүй явъя л да. Хаашаа явах гээд байгаа юм бэ? Та бүр яг хард амгинд орсон шиг энэ улс төр бол таныг бол донтуулж шít. Яг үний юм байна л да. Улс төр хард амги хоёр адилхан гэж Сонгуул болоод эд өрнөл дээрээ болоод байгаа чинь би зүгээр л загсанд явъя л гэл тэгээ загсанд явах болж байна. Явъя гэхээр янгууч гихчээр. Юу болдгийг? Бурхан надаас асуул. Эрх мэдэл аз жаргал хоёрыг алийг сонгох уу гэж асуул. Ядарсан таксиний жолооч би хоёулангийн сонгоё. Ингэж хэлнэ шүү дээ. Тэр хоёр ч нэ шүү дээ. Нэг дор ингээд зэрэгцээд байдгүй байхгүй. Заавал нэгийг сонгодог. За би явлаа. За чи яв. Би зургтаа үчих юм. Санаа шүү.
Аа маа. Хөөшгөрөө. Нөгөө гэр хорооллын төлөвлөлт энэ төргээд яриад байсан чи юу болсон бэ? Сураг байна уу? Хайрын мэдхгүй. Нэг хэсгэл их л одоо шуур хайл яригадаад байсан чи одоо бүр тагал болчихлоо шүү дээ. Бид ай бол одоо нөө ерөнхийлөгчийн сонгуул монгол гээд тэг хойшлогдсон юм байлгүй. Харин ээ. Гэхдээ сонгуульчиг нь хамаа баймааргүй юм. За мэдхгүй. Хотынхны чинь юм ярихаар л одоо тэгэл хотынхны чинь өөрсдийгөө рекламдлаа, сурталчлаа гэж одоо хэрүүл оруулах болох юм биш үү? Одоо ингээ сонгуул өнгөрдөг. Наадан болдог. Эм зунч худлаа юм байна дөө. Гэхдээ тэр харин ойрноос энэ зурагтаар нөгөө хоёр солонгосын тухай бүр ярихаа байжээ. Гэхдээ тэр солонгосын тухай ярихаар л нүү тэнд байгаа хүмүүн бодогдоод бас санаа зовоод байна шүү. Манайх нь л сүр бадруулж байгаа болохоос тэн чин аль хизээний гайгүй болсон гэвэзтэй. Энэ олон телевизүүд чинь бас их хэцүү юм аа. Тэгэл янз янзын юм яриад нэг мэдээ ярьсан чил өнөөдгий чинь янз бүрийн болгож сенсацлж яриад энэ хүмүүсийн сэтгэл санааг өмүүлээд нь шүү дээ. Тэр Дайлаа ориглоо. Миний хүн нэг шампань аваад өгөөч цадуугийнхаа шампаныг. Гэхдээ миний хөө чи нэг эстет нэг хүүхдээ нэг цагтхан дугуй муугүй хийн гэж яриад байсан юу болсон бэ тэр чинь. Очиж үзүүлсэн шүү дээ ээж. За. Тэгсэн чи болон бүтнэ гэсэн байхгүй юу? Тэгээ одоо бодвол мөнгө нь болохгүй байгаа юм байлгүй. Хүлээгээд. Мөнгө ч хэцүү шүү, мөнгө хэцүү. Мөнгө саатаа ийц. Энэ нөгөө үндэсний шинэ нам билүү? Хуучнаар үндэсний дэвшилт нам билүү? Энэ нам чи харин үндсэн хуульд нэг нэмэлт өөрчлөлт оруулсан гин. За. Ерөнхийлөгчийн хугацааг 6 жил болгоно гэж. Тэр бүр бодоод ахад үнэн шүү хөө. Зөв. Чи боддоо. Одоо ингээд эхний 2 жил нь их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул гэсэн нэг бүр 2 жил нь өнгөрчдгөө. За дараагийн 2 жил нь яах вэ? Нөгөө ажлаа хүлээлгэж авч, хүлээж авч, ингээд тэгж бужигэн сар байтал 2 жил нь болоод ингээд 4 жил нь болчихж байгаа юм. За тэгжээтэл дундуур нэг юу ч мэдэхгүй цоо шинэ хүн гараад ирдэг. Ингээд чи ихэр чи яаж улс орон хөгжиж урагшлах вэ? Тэр төсөл бүр танилцагдвал гэмийн хэрэгтэй байдаг. Тийм байгаа биз? За яашаа тэр улс төр чинь чив тайс тэр нь ямар хамаа байна. Нэг хоёр өрөө байстагаал болж ивэл болох нь тэр. Энэ дээгүүрээ ер нь хин хинийгээ гаргаад яах нь өстө хамаа байхгүй. Нэг яаж ийм харин энэ бат үйл чинь үлдэх юм бол бидэнд л алстай харин нэг хэрэг болж магадгүй. Тэгэхээр чинь л тэр хүний чинь намыг сонгохол дэмжих хэрэгтэй болоод байгаа үсттэй. За яшгөө яшиг надад тэр нам мамыг чинь дэмжих чадал тэнхээ чаалга хүсэл сонирхол чаалга. Зүгээр харин хотын даргаыг сонгоно гэвэл өөр хэрэг шүү. Энэ Батүл дарагчныг гарчхад өнөө хаус маус бариулны инээ тэрэг их чинь би бас л өнөө урд засгийн үеийн дарга нар шиг л одоо бас худлаа үний юм яриад байна гэж бодоод нэг хэсэгтээ их ойшоохгүй байсан шүү. За чи юу болчихоо? Намайг тэрний хотын захиргаа энэ тэргээ ярихаар л тэр хотын захиргаа чинь хавч хавсарч унгаагаад алгад нь энэ тэргээл өгдөг байсан мэт те. Одоо юу болчихоо? За нөхөр минь чи ойрноос тэр Батүлийг дандаа ярьдаг болоод байгаа шүү. Би мэдээл байгаа шүү нөхөр минь аа. Барагтайхан байгаарай. Нэг хардас ирдэг хүн юм олооч. Би тэр хотын чинь тэр төлөвлөлтийн чинь өнөө хурал сенарт нь бүр ороод ирсэн гэд бодлоо чи. Айл заваараа хэдийд нь амжуулдаг байна. Амжуулнаа. Тэгээд юу ярьж байгаа? Ашгүй. Чи Улаанбаатар хот чинь жигтэйгэн гоё болох юм гин наад чинь. Метро тай болно гэж байна. Тэгээ одоо бүр энэ гэр хороол чинь тэр чигээр хаус хороол болно гэж байна шүү. Хүүш. Алим минийх бас энд чинь тэднэрт чинь мөнгө төгрөг нь бүр байгаа гин шүү. Бага. Мөнгө төгрөг байгаагаар барахгүй одоо бүр тэр төлөвлөгөө бүр хамаг зураг төсөл нь гарцсан гэж байна. Техник технологиуд нь дандаа сүүлийн үеийн технологиуд хүрээд ирсэн гэж байна. Одоо ерөөсөө ажлаа эхлэх л үлдээд байгаа юм баг.
Тэгээд эртэд нэг гадаадын нэг компани бас манай Монголд чинь нэг хурдан шуурхай хаус барьдаг тийм үйлдвэр оруулж ирж байгаа гэж шүү дээ. Тэгээд тэр үйлдвэр нь чи сонстоо тэр үйлдвэр нь бүр 2-7 хоногт жигтэйхэн сайхан хаус барих юм. Ой наад чи харин таата мэдээ биш үү? Харин Ерөөсөө хоёулаа тэр газартаа тэр 2 давхар хаусыг л бариулчих. Тэгээд хүн тэг нэг юм ярихаар шал өөрөөр ирээд эхэлх юм. Чи тэр хаус барих мөнгө чинь хаана байгаа? Одоо өнөө Солонгост байдаг хүүгээ зовоох нь. Чи ийм ярьж байхын оронгоор энэ газар хоёр өөр орон сууцаар солихыг бодооч. Гэхдээ нэр манаа нэг ажлын нөхөр надад тэгж ярьсан шүү. Танаа энэ газрыг одоо 2 өрөө байраар солих хүн бүр хаа сайгүй байгаа гэж. Тэгэхээр манай энэ газар чинь их үнд хүрэх юм байл шүү хөө. За яаршаа гүржим минь. Гүй чи яасан гаширдгүй юм бэ? Одоо бас нэг юмд аваачаад өгчихнэ. Өнөө хүн худалдаж авсан нэртэй нөө мөнгө төгрөгөө овуул цуулаад одоо тэг айгүй бол өгчихв. Тэгжээд л яах вэ? Өнөө энэ газараа бас хүн зарсан нэртэй айгүй хэрэг төвөгт орох юм болно. Гүй тэрний оронд зүгээр засаг төрөө хараа суужий. Ямар нэг чивд хоёрыг өнөө маргаашгүй одоо нүгэтэх гээд хөөгд байгаа шин. Биелийн мөнгөтэй хүнд ингээл бошоохон зараал тэр 2 өрөө байранд нь орё л доо. Энэ засгийн газрыг чинь хүлээгээд бүтэхгүй заа юу? Уудна. Гүй чи тийм сүрх юм бол энэ олон жил болж байгаад энэ газараа зараад орон суусанд оруулчихгүй яасан. Өчнөө жилийн чиний тоогоо барьж ин хөөтөө ноцолдлоо. Гүй одоо чи нэг ухаан оров. За. Гүй тэгэл нэг юм хэлэхээр яншаад унтгийн зүгээр. Гүй яншгүй яах юм чи? Чи та. Аригд энэ одоо цааш нь авсан энэ дөө яхаар ингээд гэрэл мэрэл маасдаг юм. Нэг юм ярихаар л дандаа хүн буруу шалж идэг ер нь. Гүй Шилдэг. сүлдээ бүр үхч ярьж болохгүй. Аль минь хоноод хүлээ ингээд алцаал. Чи нэг л өөр болцсон байсан. Энэ охид хайртай болцсон юм уу? Хайртайч гэжтэй. Манай хажуу байранд байдаг охин гэж би хэлсэн шүү дээ. Ааш муутаа гэж. Тэг ааш муудад нь татагдсан юм уу? Татагдаагүй. Чиний хартай. Фух. Ийм их мөнгийг чамд зүгээр өгч байгаа юм уу? Надад өгөөгүй. Тэр охин чи олсон байхгүй юу? Зөө. Ийм их мөнгө зүгээр олддог аа? Чи ийм болоод л дуу мууж гихгүй, хамтлаг момтлагч гихгүй бидрийг тоохгүй байсан юм байна шүү дээ. Мөнгө байхад чиний хувьд бол бид нар юу ч биш юм байна тийм үү? Хичглээ өө.
Хавцсан толгой үнэнтэй. Усны гудамд атман би. Усны гудамд голжур би.